Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсоорой. 6 дугаар хэсэг. Энэ бүгд эхнэрийнх нь уран бүтээлч сэтгэлгээ юу эсвэл зүн совин альва ямыг урдчлан харах чадварыг гэх мэт далдын ямар нэг зүйлстэй холбоотой юу? Энэ асуултанд өөрөөс нь хариулт авч чадаагүй эрмэн хэсэг гайхширн суув. Үнэндээ цочрлуулсан гарахаар оролдож байгаа нь л энэ. Байдгал нэг тохиолдол эсвэл нийтлэг өнгө дүрслэлээр бичсэн байх гэмээр байвч гэр хорооллын айлууд донд яг тийм хашаатай, яг тийм өнгө төрхтэй амьдрал бараг үгүй. Хүсэлжинхэн бичсэн зүйлс төр хашаатай яв цав таарч байсан. Ийм тохиолдол дэнд дүү ховор. Өнгөрсөн хэдэн өдөр түүний баргар царай, хизээч түүнээс гарамгүй үгс, уур уцаар гэх мэт зүйл цөм үүнээс болсон гарцаагүй гэж бодсон эрмэн эхнэртийн туслахаар шийджээ. Гэхдээ бага наснаас өөрийнхөө биеийг дааж амьдралд суралцаж ирсэн хүсэлжин энэ саналыг нь хүлээж авах хэсэг нь туйлын эргэл зайтай. Ямар сандал анх болцож эхлэхэд эрмэнд хин хэнийхэн хувийн амьдралд орон зайд галдахгүй хол байцгаая гэж хэлж байсан нь тухайн үедэн ихэд гайхшруулж байсан ажээ. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд тэр нөхрийгөө энэ мэтэр өдөр бүр гайхшруулж байсан гэхэд болно. Ийм ч учраас эрмэн зөвхөн түүнийг хардаг нүдэн хизээч завчаагүй. Хүсэлж нь тийм завдалж өгөөгүй. Зүрх сэтгэл нь зөвхөн түүний төлөө цохилж, тэндээс оргилон урсах халуун хайр ганцхан эхнэрлүүн л урдсан. Эрмэн эхнэртийн туслахыг чин сэтгэлээсээ хүснэ. Гэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй. Нэг л бүтэмжгүй байхад урам нь хугарна гэж жигтэйхэн. Энэ удаад мөн л урам нь хугарсан байдалтай сууж байтал хаалга нэгдэн хүсэлжин орж ирлээ. Тэр гайхсан нүдээр нөхөрлөгөө хараад чи энд юу хийж байгаа юм? Би тоос арчих зуураа. Миний юмд надаас асуулгүй хурцж байгаа юм уу? Гэхэд эрмэн сандарч ийш тийш харан байх зур эхнэр нь дэрэгдэн ярьжээ. Ахиж битгий тэгэр гэж хэлэхдээ хоолойных нь өнгөнөөс ихэд бухимдсан байгааг ойлгосон залуу босч бүсгүйд сандлаан тавьж өгөв. Харин ширээний ард суусан бүсгүй нүдний шилэн зүүгээд ширээнийхэн жижиг гэрлийг асаамагцсан дутуу өргөсөн зүйлэн үргэлжлүүлэн хийж эхэллээ. Залуу ямаа нэмэх халуун дээрээ гэгчээр үдсэн харсан зүйлийнхэн талаар шууд асуучдаг юм билүү гэж бодсон нь шийдэж амжаагүй байхтан ам нээж гэв. Би уншаад маш их гайхсан шүү. Одоо болтол эргэлзсээр л байна. Хашааны норж унах шахсан хэсгийг хүртэл чи яг л бичсэн байна лээ. Яг л харсан юм шиг. Гэтэл чи огт хараагүй шүү дээ. Энэ юутай холбоотой юм бэ? Гээд шууд асуусныхан араас хоромч өнгөрөөгөө байхад гэмшиж эхлэв. Энэ амайгүй. Одоо юм асуувал юу гэж хариулах вэ? Гэж дотор нь бодон харамслаа. Төвний хэлхийг огтхонч сонсохгүй байх шиг царайлан сууж байсан бүсгүй сүүлийн хэдэн өгүүлбэрийг сонсоод хөмсгөн зангидэн нөхрийг нь шүвэгдэн цоолох мэт хараад чи яах гэж уншсан юм? Чи ер нь яагаад байгаа юм? Намайг дахиад мөрдөд идэх юм уу? Чи бит хоёр анханасаа тохирсон шүү дээ. Хин хэнийхээ хувийн гих тодтголтой юунд ч хүрэхгүй, халтахгүй гэж. Гэтэл чи яагаад байгаа юм? Гэж төсөөснөөс нь илүү уурлаж, нөхөрлөгөө дайрж эхлэхэд эрмэн барьцаалдан ухарлаа. Энэ үедэн эрмэн тухайн үеийн хүсэлжингийн төрхийг хизээч мартахгүйгээр сэтгэлдээ зорж байлаа. Гэсэн ч бүсгүй үнийг мэдсэнгүй. Бараг л өөрийн ухаангүй байх тэр агшинд нөхрийнхөн зүрхийг зүсэх хүйтэн үгсийг хайр гамгүй урдсгаж байв. Тэр бүгдийг сонсож зогссон залуу харин тэр тайван биш угаа. Хүн дээр хүлээж авах хэрэггүй. Энэ үгсийг чин сэтгэлээс нь хэлээгүй гэж өөрийг нь тайвшруулахыг оролдоно.
Унтах цаг хэдийн өнгөрсөн ч хүсэлжин ундлахынхан өрөөнд орж ирсэнгүй. Тэр одоо ч ажлынхан өрөөнд байгаа. Харин Эрмүн орныхоо нэг тал дэвхрэн хэвтээд байдал түүний төсөөлснөөс илүү муу байгаа талаар бодон хэвдэж байлаа. Хүсэлжин хамгийн сүлд бичиж үлдээсэн тэр хэсгээсэн эхлэн зүүдэлсэн зүүд харсан үзсний уран сайхны бичиглэлийн аргаар холбон найруулж сууна. Хажууд нь байшин нурсан ч анзаарах сөхөөгүй суугаа бүсгүн толгой дотор бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдрал сонж байв. Тэр бичгтэн Галбаг хизээч засаршгүй амьдралын нэгэн цолиос болгон дүрсэлж түүний зовлон шанал бүрийг өөрийн биеэр мэдэрсэн юм шиг унжсан хүний дотор харанхуйлдэл бичих аж. Өдөр бүр согтуу нөхөр нь түүнийг дарамтлан хүчрхийлнэ. Тэр болгонд орон дороосон бүлдийдэл ширтэх хүүхдүүдийн санаа зовж буй бүсгүй хүнийг үгээр зорно. Тэгэж байтал нөхөр нь уусан архинтан халамцаж саруул угаанаа алдан хамаг биеийн суларч унахын цагт ноорхой дээлийнхэн хормойгоор нүүрнийхэн цусыг арчиж аваад хүүхдийнхээ нэрээр шивнэн дуудаж энгэртэн твэрээд сая нэг санаа амрах их хүнийг бүтээж байв. Хүсэлжин эдгээр үйл явдлыг сайн тал руу нэргүүлэх гээд чадсангүй. Чимэглэх ганц нэг сайхан зүйлч бичих гээд чадсангүй. Цаанаасаа л ийм байг тавилантай юм шиг. Яаж жөржлөх гээд чадахгүй болохгүй юм шиг. Бүр төрөхөөсөн ийм тавилантай зурагдсан азгүй бүсгүй юм шиг. Учир нь түүний толгой муу бүхнэр дүүрч зөвхөн гүн сэтгэлийн шаналлаа зургаж гарсан хар цэцгээр дүүрэн талбайн дундуур алхах шиг цаас мөр бүрт хорсол гунигийг шингээхээс өөрөөр сэтгэх гээд дийлсэнгүй. Хүсэлжин гихтэн үүнийг бичиж буй зохиолтын үргэлжлэл болгон оруулахыг хүссэнгүй. Харин дэрэгдэх ноорог дэвтрэн гаргаж ирээд шүүгэн уудлан үзэгэн гаргаж ирэн бичиж эхэллээ. Хичнээн удаан үзэг барайгүй юм бүү мэд. Эхэндээ гар нэвлэхгүй юм ойлгон бичиж байсан нь 3 дахь хуудаснаас арай дээрдэж байх шиг харагдана. Бодож сансан бүхнээ бичиж дуусаад эргүүлэн уншсангүй. Шууд л дундуур нь нугалж аваад шүүгэндэн хийчихв. Бүсгүй бодлоосон айж явганч ээлтэн. Гэхдээ л үүнийг бичгээс нааш тайвшрахгүй гэдгийг тэр мэдэж байсан учраас ийм зүйл хийжээ. Толгойгон хоосортол бичиж дуусаад сандлаа налж таад ширтэн хэсэг суув. Тэгэд бодов. Хамгийн зөв шийдэл юу болох тухай? Урд урдны зохиолуудан хэрхэн алдартай болгож овоо үн хүргэн худалдах талаараа толгойгон өвдөгдөг байсан бол энэ удаад зөвхөн зохиолынхон дүр орчин үйл явдлын талаар бодож шаналн суугаа нь энэ. Бүсгүй тэр газраа эргэж очихол юу юунаас илүү сайн мэдж байлаа. Харин энэ талаараа Эрмүнд хэлэхгүй байхаар шийдэв. Хэллээгээд юу дээрдэв гэсэн асуулт л энэ бүхний учрыг тайлбарлахад хангалттай. Хариулахгүй ч байсан болно. Зохиол бичгэд учиг гэж зүйл бий. Тохон үйл явдал юунаас эхлэлтэй? Юуны учир өрнөж, юунд хүрэд дуусах гэх эдгээр асуултын хариултыг уншигч мөр бүрийг уншиж дууссаны дараа зохиолчоос асуудаг билээ. Харин энэ удаагийн бичвэр нь дэндүү харанхуй. Тэгсэн атлан юуны учир гэдгийг зохиолч өөрөө ч мэдэхгүй таг харанхуй сууж байгаа нь энэ. Магадгүй тэнд эргэж очивол энэ олон асуултынхан хайсан хариултан олж мэдэх юм гэж өөртөө шивнэн хэлэхдээ хүсэлчин тэр эрлийг маргааш өглөөнөөс эхлүүлэхээр өөртөө амлажээ. Нар мандахад Эрмүн босон харвал эхнэр нь буруу харан унтаж байв. Тэр үлми дэрэн гიშгэлсээр өрөөнөөс гарлаа. Эхнэрэн илүү их амжилт гаргаж цүнхээр цөдийдэл мөнгө олохоос илүү хандлан амарч тайван тогтун байхыг нь харах бүрт нөхрийнхэн сэтгэл цаддаг жамтай. Тэр өглөөний хүнч цагуулгүй хаалган гаднаас нь хаагаад ажилдан явва. Хаалганы төгжээ торгийн автоматар төгжигдсэн чимээ гаргахад бүсгүй сэрлээ. Тэр босч бүлээн ус нэг амсгаагаар залглаад
ажлынхан өрөөндөн орготон Гэлбагийн хар баран амьдралын талаар бичсэн цаасаа нугалж хийсэн шүүгээр үхэн хялам хийв. Тэгснэн нэгэн бодолд авдсан нь энэ цаасан дээрх бүхэн худал угаасаа гэх. Тэр ховцлох, хооллох, өнөөх газар руу явах бүхий л хугацаанд энэ бодлоо тээсэн гэхэд болно. Зорьсон газраа ирэхэд үдийн 12 цаг болж байв. Бүсгүй хашааны өмнө ирээд хаалгыг нь тогшохоос өмнө хашааны завсраар доторх байдлыг ажиглан зогсож байтал хойно нь хүүхдийн хэм бэ гэх нь сонстов. Бүсгүй цочин эргэж харвал 7 орчим насны жаалхүү нусаа шорхийд л татчихад уранхаа өмднийхөө халаасанд 2 гараан хийчихсэн их л додгор зогсож байгаа харагдав. Хүсэлчин сайн уу? Чи энд амьдардаг юм уу? Аа. Гэт толгой догснон бүсгүйгээ дээрээс нь доош сонжин харгана ийг тэл том хүн шиг. Аа. Их чи нарийн юм асуух гээд танах энд хизээ нүүж ирсэн юм бол? Нүүж ирээгүй. Аа. Тэгвэл энд анханасаа амьдардаг байсан юм байна тийм үү? Анханасаа гэж юу гэж байгаа юм? Аа, бүр чамаг төрөхтөл танах энд байсан юм уу л гэж. Аа. Гэж хэлээд бүсгүн хажуугаар зөрөн санжиж унагшгсан төмөр хаалгыг нээж хашаа руу яваад орчихов. Гэрлүүгэн алхах цууран ээжээ манайд хүн ирсэн, нэг хүн хашааны завсраар хараад зогсоод байна гэж хотож манхар шиг чимээ өглөө. Хүсэлчин сандарч өсвөсөн янзлаад нээлттэй хаалгаар гэрийн үүд рүү харан зогсож байтал дотроос өнгөн мэдэгдэхгүй болтол хуужирсан даавун даашинцтай бүсгүй нарны хурц гэрлээс нүдийн халахлах мэт сарвжилсаар гэрээс гарч ирэхтэн хуучин төмпөнг ташаан дээрийн тогтоон барьсан харагдана. Энэ бол Гэлбагийн хүүхдүүдийнхэн хувцсыг угаадаг өнөөх төмпөн. Яг л хүсэлжингийн бичсэн шиг. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсорой.